Ямар ч нар байхгүй байна яг үнэндээ. Нар гарсангүй, тэгээ борооч орсангүй. Яагаад нар бороо хоёр яриад байгаа хэрэг энэ цамц ч өгнө. Нарны борооны хамгаалттай шүү дээ. Гэтэ би ямар ч ихсэн ярина. Тэгээд ярилцъя. Одоо жүжиглээд байхдаа нарны шилнэлцээ үгээд уг нь би ч ингээд гадаа амар халаад нар мар үүдээс тус мусуул энэ шилээ дүүн гэж бодсон. Яг үндэ нам амиг шараад амар яг гэлтах нар бол гадаа алга. Учраас шилээ бол авчий. Өнөөдөр өмссөн байгаа миний лук болохоор ямар маш гоё өнгөтэй агаад зуны гоё ногоон өнгөтэй харагдаж байна. Энэ болохоор Tiffany ногоон гэдэг өнгөтэй хослол байна. За тэгээд энэ дээгүүр өмссөн байгаа күрчгийнхаа талаар тайлбарлая гэвэл энэ күртэг маань яг үнэ нэршлэн нарны күртэг гэдэг нэртэй. Яагаад нарны күртэг гэдэг нэртэй вэ гэхээр нарны хит ягаан тусгалаас туяанаас таны арьсыг хамгаалдаг UPF 50 нэмэх буюу энэ ямар учиртай вэ гэхээр нарны хит ягаан туяаны хорноос, тууралтаас таны арьсыг түлэгдгээс хамгаална гэсэн. Мөн дээрээс нь баг зэргийн шиврээ борооны хамгаалалтай, усны хамгаалалтай гэсэн. Тэгэхээр баг зэргийн шиврээ бороо орсон ч гэсэн таны цамцыг нэвчүүлэхгүйгээр хадгална. Гэхдээ амьсгалах чадвар маш сайтай материалаар хийгдсэн. Тийм хөрхөн малгайтай, тэгээд янз янзын өнгөтэй. Би бол нэг зүйлийг маш сайн анзаарсан. Хамта брэнд бол ер нь маш жижиг деталууд дээр болон дизайн дээр чанар дээр маш их ач холбогдлыг өгч хийдэг. За мөн дээрэс нь гоё нөгөө шорт байна. Яг Монгол эмэгтэйчүүдийн бие онцлог таарсан дасаг даадна. Тэгээд керматай, энэ бас гоё керматай. Би одоо ийшээгээ ер нь уцаа хийж болох юм байна. Тэгээд ингээд энэ хоёрыг бол би хослолоо өмсөе. Хослол бол биш. Тэгээ яг иймэрхүү зуны янз янзын гой өнгөтэй хослолууд бол цамц, шорт, өмднүүд, футболкнууд өнгөөрөө байгаа. Би болохоор өнөөдөр гоё 70 дахь төв саатанд байгаа учраас гоё ногоон өнгөтэй учраас зуны гоё Tiffany ногоон өнгө аваад хослолоод өмссөн байна. За мөн дагуур нь Hamta брэнд Mongolia-гийнхаа зуны пүзийг өмссөн байна. Энэ болохоор яадаг вэ гэдгээр маш сайн одоо харж байгаа олон жижиг нүхтэй сетгэн юм шиг материалаар хийгдсэн учраас маш сайн амьсгалдаг учраас заавал амьстай амьсгүй өсөж болно. Тэгэхээр амьсгалах учраас хөлийг хөлөргөхгүй, мөн уул нь хальтрахгүй. Дээрээс нь та хэд анзаарч байгаа бол тэр доор хэд нүхнүүд харагдаж байна. Энэ ямар учиртай гэхээр зун бид нар маш их гол ус туулдаг штеп. Ялангуяа өнгөрсөн зунд бид нар их тархахтай мэлчир орсон. Нийтдээ 3 гол гаталсан маш ийм урттай. Тэгээд эргээд буцаад тэр гуталтайгаа явахад аюу хэцүүс нөгөө шал хийгээд ингээд нороод идэм билээ. Ингээ устай гуталч юм их хүндрээд энэ техникийн давуу тал нь болохоор хүчсэж болно. Ар дээр нь гიშгээс сандаач болох боломжтой. Тэгээ уус туулчаар доох нүхнүүдээр ус нь маш хурдан зайлдагдаад тэгээ маш хурдан хасах материалаар хийгдсэн учраас ялангуяа 100 хамгийн тухтай хамгийн тохиромжтой гутал болох нэ.